Энэ жил 3 дахь удаага уламжлуулгын зохион байгуулж байгаа Монголын гэрэл зургийн 7 хоног цогц арга хэмжээ Монголын түүх гэрэл зурагт урайнд ор өнөөдөр улсын хэмжээнд нээлттэй хэлээ. Гэрэл зургийн түүхийг авч үзвэл Францын шинжлэх ухааны академи 1839 оны 9-р хурлаараа гэрэл зургийг шинжлэх ухааны бүтээл хэмээн 1839 оны 1-р сарын 7-ны өдрийг гэрэл зураг бий болсон өдөр хэмээн тогтоосон. Энэ өдрөөс ердөө 6 жилийн дараа буюу 1845 онд Франц улсын худалдаачин Жан-Пьер Альбер хэмээн хүн 25 настайдаа монголчуудын төрсийг гэрэл зурагт анх удаа буулгасан нь энэ зураг юм а. Зурагт одоогийн Хүсгэл аймгийн ханх сумаас хойд зүгт 20 орчим км зайд байрлах Ботгол хэмээх газар нутгийн уугуул иргэд түнхний бурайдууд манж ноён болон Европ хүмүүс тодорхой гарсан байгаамаа. Тэгэхээр монголчуудын гэрэл зурагт буусан түүх тэртээ 180 жилийн өмнө байсан гэдгийг судалгаагаар тогтоожээ. Монгол улсад аль биесээр 1935 онд гэрэл зургийн алба байгуулагдсан. Энэ жилийн арга хэмжээний онцлог гэвэл энэ нэгдсэн үзэсгэлэн дээр нэмж хэлэхэд Монголын гэрэл зургийн салбарын 90 жилийн ой 10 сард болох. За 90 жилийн өмнө гэрэл зургийн салбарыг өмнөх төрийн байгууллага зохицуултанд оруулж зохион байгуулжээ. Гэтэл өнөөдрийн энэ үзэсгэлэнгийн онцлог гэвэл Монгол орн ер нь гэрэл зурагтай хэзээс буусан бэ гэдэг ийм судалгааг хийгээд солин гавьяа зүтгэлтэн цацралт гэрэл зурагчин намрын Гансү манай холбооны ерөнхий менежер доктор Батбаатар энэ гурван одоо хайлт судалгаагаар бол гарч ирсэн юм юу вэ гэхээр Монгол орны зураг монголчуудын дүрс ерөөсөө 180 жилийн өмнө гэрэл зурагт буусан юм байна. Гадныхан аялагчид одоо сонирхогчид бүр гэрэл зургийн камер бий болоод хэдхэн жилийн дараа Монголд энд ирчихсэн зураг аваа явж ш. Тэгэхээр Монгол орн бол дэлхийн олон түмний одоо сонирхлыг татсан олон жил олон зууны турш татаж байсан гэдэг ийм сонин одоо онцлогтой юм байна. Энэ удаагийн гэрэл зургийн өдрүүдээр түүх байгаль орчин үеийн сэдвт гэрэл зургийн уран бүтээлийг олон нийтэд хүргэх, тань мэдүүлэх, гэрэл зургийн хөгжил нийгмийн үүрэг нөлөөллийг дээшлүүлэх зорилгоор улсын хэмжээнд зохион байгуулж байна. Үзэсгэлэнгүүдийг нийслэлд Монголын уран зургийн галерей, театрын музей, бусад арт галерейнууд, аймагуудын орон нутгийн музей, галерейд ч гарч байгаамаа. Уран зургийн галерей гэхэд одоо манай гэрэл зургийн салбарыг анх үүссэн 1845 оноос 2025 он хүртэлх ингээд түүхэн үйл явдлын хоёр танхим байгаа. Эхнийх нь ингээд үзвэл одоо 1845-аас 1935 он гэхээр манад Монгол улсад гэрэл зургийн салбар одоо анхлан нэвтэрсэн үе гэж байгаа. Тэгээ монголчууд анх гэрэл зургаа 180 жилийн өмнө авахулж яжээ. За ингээд тэр манжин засгийн үеэс хойш эхлээд дараа нь одоо манай богд хаан засгийн газрын үеийн түүхэн зургууд ингэж явж байгаад дараа нь 1935 онд Монгол орн гэрэл зураг өөрийн гэсэн салбараа үүсэж хөгжүүлсэн. За ингээд бид нэр бол орчин цагийнхаа гэрэл зургийн 90 жилийн ойг бол 35 оны 10 сарын 11 гэж албан ёсоор кино гэрэл зургийн албыг Монгол улсад байгуулагдсан түүхэн тогтоол байдаг. Энэ ёсоор бид нэр энэ жил гэрэл зургийн маш олон үйл ажиллагааг гэрэл зурагчдын уран бүтээлчдийг дэмжиж хийхээр төлөвлөж байгаа. Энэ бол одоо оны ихэнд хийж байгаа бас нэгэн томоохон ажлын нэг. Энэ үзэсгэлэн бол ерөнхийдөө яг энэ давхартаа бол цогцоороо бол 5 үзэсгэлэн гарч байгаа. За одоо эндээс бидний харж байгаа ажлын явдлаар эхний 90 жил үе 1845-аас 1770-ад он за 1900-ад оны эхийн үеийг хүртэл ингээд түүхэн ховор өмнө гарч байгаагүй ховор нандин зураг байгаа. Жишээ нь одоо 1845 оны зургийг бол манай цацралтах арт аял гэдгээр нодлон Америкт явж байхдаа түүхэн номноос анх үзсэн. Монголчууд гэрэл зураг дэлхийд үүснээс хойш 6 жилийн дараа зурган дээр бууж ижээ. Энэ бол одоо бидний бас судалгааны том амжилт. За энэс хойш ингэж хөөсөрөөд өдөөд одоо бид нэр 2025 он хүртэл гэрэл зургийн салбар яаж хөгжсөн нэг харуулах юм сайхан үзэсгэлэн гэдэг их боломжтой. Үзэсгэлэнгийн энэ танхим болохоор түүхээр ингэж амсгалж байгаа ховор нэн дараагийнх нь бол социалист нийгмийн үед гэрэл зургийн салбар үүсч хөгжижсэн тэрний түүхэн онцлог жилүүдийг харуулсан одоо жил жилээс
Жишээ нь Монгол хүн сансарт нисэн нэглэл хөдөлгөөн байд юм уу тий. Атар газар эзэмшсэн гэх жилийн одоо анхны хүмүүс бичиг үсгтэй болсон нээс хаваад түүхэн ховор сайхан зургуудыг яаж гаад дараа нь сүүлийн 10-15 жилд Монгол оронд юу болсон жишээ нь Ромын Пап Холон Монголд айлчлалаа. За тэгээд энэ үзэсгэлэнгийн 7 хоног болгон өөр өөрийн онцлогтой. Өнөөдөр бол түүхийн өдөр. Маргааш Go Mongolia Монгол тавтаа морил байгалийн гэрэл зурагчдын өдөр. Нөгөөдөр гэхэд бол хэвлийн гэрэл зурагч бидний хэвлийн гэрэл зурагчид хэдийд үүсэн хэвлийн салбарынхны гэрэл зурагчид Монцой мягандлаг болон өдөр тутмын сонин сайтуудад гэрэл зурагчдын үе үеийн ахмадуудынхын бүтээлийг ярилцах тийм сайхан өдөр. Энд болгон өөр өөрийгс илтгэгч нартай. Мөн соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яам Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос хамтран зохион байгуулж байгаа залуу гэрэл зурагчдын улсын анх дугаар уралдааны шалгаруулалт шагнал гардуулах ёслол гэрэл зургийн 7 хоногийн 7 дахь өдөр болж өндөрлөх юм а.